Зохиолыг бичсэн Сэрчингийн үүр цайх. Зохиолыг уншсан Туул Синди. Ивэл төгсгөлийн хэсэг. Түүний илэг бүрэн зогссон. Бид түүнийг зөвхөн аппаратын тусламжтай л амьд ойлгож байна гэж улсын 1-р эмнэлгийн эрчим тэмчилгээний тасгийн гадна ахлах хэмж борхуу өмнө нь зогсох тансаг хувцалсан нүүрэндээ үнэтэй бодог нялсан ч айдас цөхрөлдөө барагдсан үжингоо эмгэнд эцсийн үгийг нь инхүү хэлж байлаа. 10 дугаар хэсэгт сайд ярьж бөөн сүрд уйлгаан болгон авчирсан Баян айлын эрх танхиу итгэлтийн бие үхлийн ирмэгт тулж ирээд байгаа нь. Энэ үгийг сонсоод аргаа барсан байдалтай бүхнийг мөнгөөр шийдэгч байдалдаа ялагдал хүлээж хвээ гэсэн байртай Донор олдохгүй бол ингэж үжингоо шүдэ хавран уруулаа зууж байж ядах нь аймаарч юм шиг. Түүний бүх амьдралаа зориулсан жинхэнэ өв залгамжлагч түүний бүтээсэн мангас одоо нүдэн дээр нь үнс болон замхрах гэж байв. Бага сургуулиас нь эхлэн их сургуулийг нь хүртэл мөнгөөр бүхнийг зохицуулж хар тамхи архинд живж байхад нь эмээг ихээ хүү хэмээн өөгшүүлснийх нь горыг энэ өдөр тэр амсаж байлаа. Бид чадах бүхнээ хийсэн гэж борхоо юмж санаа алдав. Түүний гэр бүлийнхнээс донор болох хүн алга. Илэгний хатуурал нь эцсийн шатандаа орсон. Одоо зөвхөн эдрээ эмчил эдэр цөм үү гэж үжингоо ухсгийн асуув. Тэр хаана вэ? Миний аж хүүг тэр л аврах ёстой. Би түүнд юу ч хамаагүй өгнө. Гэхэд эмчийн царай хувьсгийж тэр татгалцсан гэж санаа алдан арай ядан үгээ зөөж хэлв. Юу гинэ? Татгалцсан гинэ? Үжингоогийн нүдэн бүлтрэх төхөв. Тэр яаж зүрхэлж байна? Энд чинь осор захирлын аж хүү. Сайд хүртэл анхаарал тавьж байхад тэр мүү эмч хадагтай минь гэж борхоо эмч дургуутсан өнгөөр яриаг нь таслаад эдрийн эмчийг та мөнгөөр эсвэл албан тушаалаар айлгаж чадахгүй. Тэр энэ хэргийг судлаад энэ залуу өөрийнхөө амийг өөрөө ээгүүд гсэн байна. Миний ур чадвар амьдрахыг хүссэн гэвч боломжгүй байгаа ядарсан хүмүүст л зориулагдах болно. Өөрийгөө хордуулсан баячуудын хүүхдэд биш гэж хэлээд хэргийн түүхийг нь буцаасан. Үжингоогийн нүүр уур хилэнгээр барайж хажуудах асрагч руугаа хашгирав. Отоохоо осорлоо заалгаадах. Тэр даруй энд ир гэж хэл. Тэр муу эдэр цүмийг ажлаас нь халуулаад ч хамаагүй энэ хагалгааг хийлгэн гэж аимшигтайгаар айлдаад бараг галзуурах төгөх нь хүмүүсийг үргэлж атгаад сурчсан хүний зан гэлтэй. Асрагч сандран утас цохиж байх хооронд үжингоо цөхрөнгөө баран коридорын цонхыг савн зогслоо. Тэр байдал биш болсныг мэдэрч эхэлжээ. Түүний бүх эрх мэдэл мөнгө энэ удаад үйлчлэхгүй байж магадгүй гэдгийг эдэр цум бол түүний нөхөр Осринж өөрийнх нь хяналтаас бүр мөсөн гарсан өөрийн гэсэн зарчимтай хэний ч өмнө бүхэлдсдгүй нэгэн болж хуурсныг тэр гашуунаар ухаарч тунч эвгүй байдалд оров. Хэрэв эдэр цум үгүй гэсэн бол үгүй. Итгэлд өгөж болохгүй. Түүнд донор хэрэгтэй. Ямар ч хамаагүй яаралтай донор. Яг тэр мөчүүд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын VIP танхимд Инчоноос ирсэн нислэгийн зорчигчдыг хүмүүс хүлээж байлаа. Хамгийн сүүлд хурцгаар хослол өмссөн үсээ ардаа нэмбайлан шуусан 47 настайж 30-тай мэд ирч хүчтэй харагдах нэгэн эмэгтэй гарч ирэв. Түүний алхаа нь химнэлттэй, өөртөө итгэлтэй. Энэ бол хонгороо байв. Тэрээр бараг 20 жилийн өмнө энэ улсаас уйлж гүтгэгдэж бүхнээ алдаа зогтсон тэр охин биш болжээ. Тэр одоо их үр компани захирал Солонгос Монголын худалдааны салбарт нөлөө бүхий нэгэн болсон байв. Он жилүүд түүний үзэгслэн гоог гундаасангүй. Харин ч хатуужуулж гам мэд болгожээ. Түүний нүд нөгөө л очтой харсан одоо бүрч гүн, бүрч шийдэмгий болсон харагдана. Түүнийг туслах нь тосж аваад тансаг Карликс ус машин руу дагуулan явлаа. Захирлаа тавтаа морил зочид буудлыг тань бэлдсэн байгаа. Мөн таны хүсснээр осор захирлын сүүлийн үеийн бүх мэдээллийг гэхэд яриаг нь тасалж хэрэггүй гэж хонгороо түүний үгийг болиулав. Тэрээр машины цонхоор өөрчлөгдсөн Улаанбаатарын дүр зургийг ажиглана. Би амархаар ирээгүй. Би ажиллахаар ирсэн. Түүний ажил бол түүний амьдралын цорын ганц зорилго байлаа. 20 жилийн турш түүнийг амьд байлгасан, урагшлуулсан тэр зорилго хүүхдүүдээ олох.
Солонгосын кимчиний үйлдвэрийн хүйтэн шалан дээр унтаж байхдаач, зах дээр ачаа зөөж нуруугаа эвдэртлээ ажиллаж байхдаач, анхны компани байгуулж дампуурлын ирмэгт тулж байхдаач тэр хоёр нэрийг дотроо давтдаг байв. Итгэлд түүний анхны хүү, осрын гэр бүл түүнийг авч үлдсэн. Тэр одоо хаана вэ? Ямар хүн болсон бол? Тэд түүнд ээжийг нь юу гэж хэлсэн бол? Хонгороо түүнийг баян тансаг эрх дураараач болов ядчил амьд мэнд байгаа гэж найддаг байв. Тэрээр эхлээд түүнийг олохоор шийдсэн билээ. Ивэл түүний охин эмнэлгийн өрөөнд болрын гарт үлдээсэн тэр бяцхан амьтан. Хонгороо тэр өдрөөс хойш болд болор хоёртой дахин хизээж холбогдоогүй. Энэ бол тэдний амлалт байсан. Тэр одоо ямар охин болсон бол? Ийхээ үү зөвлөлтөө зөөж яваа болов уу? Тэрээр охиноо аюулгүй сайн хүний гарт үлдээсэндээ итгэлтэй байсан ч ихэн сэтгэл нь түүнийг өдөр бүр зүсэж байлаа. Тэр охиноо олох ёстой. Захирлаа, тэгвэл хаашаа явах уу гэж жолооч асуув. Хонгороо нүдэ ханлаа. 20 жилийн өмнөх айдас гомдол цөхрөл дахин сэргэх шиг болов. Гэвч энэ удаад тэр айхгүй байв. Тэрээр Солонгост байхдаа л хувийн мөрдөгч хөлсөлж осрын гэр бүл тэр дундаа үжингоог байнга тагнаж байсан юм. Түүний мөрдөгчөд өнөөдрөл нэгэн мэдээ ирүүлсэн. Үжингоогийн нэр дээрх нууц ач хүү итгэлт улсын 1-р эмнэлэгт маш хүнд байдалтай байна. Энэ мэдээ түүнийг эрх нислэгээ нэг өдрөөр наашлуулсан юм. Түүний хүү тэр яасан байж таарах уу? Шууд улсын 1-р эмнэлэг яв гэж тэрээр хүйтэн шийдэмгий дуугаар тушаалаа. Би нэг хүнтэй уулзах ёстой. Тансаг хаар Lexus машин эмнэлгийн үүдэн зогсоход үжингоо яг л галзуурсан аратан мэд коридороор нааш цааш холгож байв. Осор захирал ирж амжаагүй, харин эдэр зам эмчийн өрөөний хаалга төгжээтэй хэнийг ч оруулахгүй байлаа. Борхоо эмчээ, та нар ямар нэг юм хийх ёстой шүү дээ. Хэрэв миний ач хүүг гэж үжингоо хашгирч байтал эмнэлгийн үүдний шилэн хаалгаар түүний танихгүй гэвч нэгэнтээ харсан мэд танил хүчирхэг авараатай нэгэн эмэгтэй орж ирлээ. Хонгороо коридороор алхав. Түүний өндөр өсгийтийн тогшолд үжингоогийн мэдрэлийн судсыг тасдах мэт сонсогдоно. Тэрээр эрчим тэмчилгээний тасгийн үүдэнд ирж зогсоод үжингоогийн нүд рүү ихц харлаа. Үжингоо хэсэг зур гайхаж энэ тансаг эмэгтэй хэн болохыг, энд юу хийж явааг ойлгосонгүй. Та хэн бэ? Энд орохыг хоригдсан байгаа. Хонгороогийн уруул үл мэдэг мушиж намайг марцсан гэж үү? Үжингоо хадагтай. Гэхдээ л үжингоогийн нүд тэр мөчөд айдас үл итгэсэн байдлаар томров. Тэр хоолой, тэр харц. Энэ бол 20 жилийн өмнө түүний хөөж явуулсан тэр хөдөөний ядуу охин. Хонгороо мөн байлаа. Гэхдээ яаж ийм өөр хүн болж хувирав? Чи энд юу хийж явна гэж үжингоо сандарсандаа ээрч эхлэв. Би хүүг авахар ирсэн гэж хонгороо тайвнаар гэхдээ ямар ч булдгүйгээр хэлв. Миний хүү итгэлт хаана байна? Энэ үг үжингоогийн хувьд аянга нэргэх мэт болов. Тэр бүхнийг мэдчихэж, тэр хүүгээ олоод ирчихэж, яг түүнд даанарх хэрэгтэй байсан энэ үед үжингоогийн цөхрөл гинт аимшигтай залжин найдалгаар солигдов. Тансаг хаар Lexus машин улсын 1-р эмнэлгийн үүдэн зогсоход хонгороо шууд буугаагүй ажээ. Тэрээр 20 жилийн өмнө өөрийг нь гүтгэж амьдралыг нь сүйтгэсэн тэр гэр бүлийн бэлэг тэмдэг болсон үжингоог цонхоор харж хэсэг зур азнаад өөрийгөө бэлдэж орсон нь тэр. Хүүгээ авахар ирсэн гэх түүний хүйтэн үгс үжингоог цочролд оруулсныг тэр харсан. Гэвч үжингоогийн цочрол хурдан хугацаанд залжин тооцоотой харцаар солигдохыг хонгороо анзаарав. Үжингоогийн харц эрчим тэмчилгээний тасаг руу дараа нь хонгороо руу ээлжлэн тусна. Тэр яг одоо доонор хайж цөхрөнгөө барж яваа. Харин энд гинтхэн хүүгийнхэн төрсөн их удамшлын хувьд хамгийн ойр хүн нь өөрөө хүрээд ирлээ. Чи яаж мэдсэн? Гэж үжингоо ээрөв. Тэр чинь миний хүү. Би мэдэх ёстой гэж хонгороо ууртаагаар хэлсэн юм. Гэвч тэрээр тасаг руу алхсангүй, харин үжингоогийн өмнө ирж зогслоо. Тэрээр хувийн мөрдөгчдөөсөө хүүгийнхээ нөхцөл байдлыг харт амхинд орж илгэн ажиллагаагүй болсныг аль хэдийн сонссон учраас энэ эмгэн шулмсыг буруутхан бодсон нь зөв байлаа. Түүний зүрх урагдаж байсан ч нүүрэндээ ямар ч сэтгэл хөдлөл илрүүлсэнгүй.
Тэр өхөж байна уу? Гэж хонгороо шулуухан асуув. Үжингоо энэ шулуун үгэнд цочирдсан ч нэгэн боломж харж түүнд доонор хэрэгтэй яаралтай. Чи түүний ээж нь юм бол гэхэд хонгороо хүйтнээр томжиргүй мушээж та нар түүнийг надаас хулгайлсан. Та нар л түүнийг ийм болгосон. Одоо надаас амийг нь гуйж байна уу? Химэн тавлангуй асуухад би гуйж байна штэ гэж үжингоо бардамлаа орхин хашгирав. Тэр чин чиний ч хүү шүү дээ. Чи аврах ёстой. Хонгороо толгойс эксрэв. Би өнөөдөр түүнтэй уулзахгүй. Би өөрийнхөө нөхцөлийг тавина. Гэхдээ эхлээд би хийх ёстой өөр нэг зүйл байна. Юу юм бэ? Мөнгө. Чи юу хүссэнээ авч болно. Мөнгө бишээ гэж хонгороо хэлээд түүнтэй ярилцаж явсаар харин үжингоо алдчихгүй гэсэн аятай араас нь дагсаар гадаа гарч ирэхэд хонгороо эргэж машиндаа суув. Би нөгөө хүүхдээ олох ёстой. Тэрээр жолоочдоо яв гэж тушаав. Үжингоо ард нь цөхрөнгөө баран хашгирч хоцорлоо. Хонгороо машиныхаа арын суудал дээр нүдэ анив. Тэрээр итгэлтийг үхлийн ирмэг дээр байгааг мэдээд шууд л эмнэлэг рүү ирсэн. Гэтэл үжингоотой нүүр тулахад түүний 20 жилийн гомдол гинт сэргэв. Тэр шуудхан орж хүүдээ илгээ өгч чадсангүй. Ядчил тэр бүх үннийг мэдэх ёстой. Эдэр цүм хаана байгааг олох ёстой. Гэхдээ түүний зүрх сэтгэлийн нөгөө тал нь охиндоо санаа зовж байлаа. Ивэл бол түүний 2 дахь эрэл. Тэрээр хувийн мөрдөгчөддөө аль хэдийн даалгавар өгсөн байв. 20 жилийн өмнө эмнэлгээс няраа урчилж авсан болт гэх нэртэй хүнийг хай. Энэ бол хадлан дундаас зүү олохтой адил ажил байв. 2 өдөр өнгөрөв. Хонгороо зочид буудлынхаа өрөөнд унтаж чадалгүй нааш цааш алхана. Нэг чихэнд нь итгэлтийн бие улам муудаж цаг хугацаа үлдээгүйг мөрдөгчтөнд дуулгаж нөгөө чихэнд нь охиноо олох найдвар нь улам бүр тасарч байв. 3 дахь өдрийн өглөө тэрээр эцсийн шийдвэр гаргав. Тэрээр үжингоогийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүүтэйгээ уулзгаар эмнэлэг явахаар шийдэв. Машинаа хүлээлгэн зочид буудлынхаа үүдэн зогсож байтал гудамжны нөгөө талд автобусны бодол дээр зогсох нэгэн охин дээр харцсан тосов. Энгийн дааван хүрэм жинсэн өмдөмссөн үсээ хоош нь тороор боосон ядарсан ч шийдэмгийн харцтай охин. Түүний зогсож буй байдал толгоогоо үл ялэг гэлжийлгэн утсаа оруулдах нь хонгороогийн амьсгаа давхцав. Энэ бол тэр өөрөө байлаа. 20 жилийн өмнөх өөрийнх нь дүр төрх. Тэрээр юу хийж байгаагаа ч ухамсарлалгүй гудамж хөндлөн алхав. Машинууд түүний урдуур дохиогоо хангинуулан өнгөрөхөд ч тэр тоосонгүй. Түүний бүх анхаарал тэр охин дээр төвлөрчээ. Явсаар охины хажуу дээр зогсоход ч охин түүнийг анзаарсангүй автобусаа хүлээсээр. Уучлаарай гэж хонгороо арайхийн хэлв. Охин эргэж харахад тэдний харц тулгарч цаг хугацаа зогсох шиг болов. Энэ бол толны тусгаал биш байв. Энэ бол бодит амьдрал. Охины нүд хамар уруул эдэр цүмэгтэй холилдсон ч энэ бол яа харахгүй түүний төрх тэр чигээрээ гэрэлтжээ. Охин эвгүйрхэн та зүгээр өгчээ. Та намайг нэг хүнтэй андуураад авах шиг байна. Тийм үү? Гэлээ. Хонгороо юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Үгүй би зүгээр л. Яг тэр мөчөд охины утас дугаарч тэрээр цүнхээ ухаж эхлэв. Цүнхнээсээ төрөвчээ гарах гэж яарахтаа тэрээр гартаа барьж байсан номоо газарт унагчгав. Өө гэж охин бувтнаад тонгоолоо. Тэрээр тонгооход хүрмнийхэн зах хойш болж цамцныхан дотроос нэгэн зүйл гэлалзав. Энэ бол энгийн мөнгөн гинж. Гинжний үзүүрт олон жил зүүсэндээ илэгдэж өнгө алдсан ч тод харагдах эртний мэд сэлбэртэй жижиг мөнгөн ялтас гэлалцахад хонгороогийн нүд тэр ялтас дээр туслаа. Түүний зүрх цээжийг нь нүхлэх мэт хүчтэй цохилов. Энэ бол эдэр цумын хийлгсэн тэр зүйлт, түүний болорт өгсөн зүйлт. Хонгороогийн өвдөг чичирч тэрээр охины мөрнөөс шүүрэн авав. Охин цочин өндийхөд "Эн чин" гэж хонгороо зүйлт рүү заан хашгирав. "Энэ зүйлтийг чи хаанаас олсон?" Охин бүр мөсөн айж Энэ минийх та яагаад ам бэ? Гараа аваач. Үгүй. Чи эхлээд хариулаадах. Чиний нэр хэн бэ? Намайг Ивэл гэдэг. Та намайг тавихгүй бол би цагдаа дуудана шүү. Ивэл. Хонгороо энэ нэрийг шивнэлээ.
Түүний 20 жилийн турш барьсан хан хэрэм тэрт орхноо нуран унав. Түүний нүднээс халуун нулимс урсаж эхэллээ. Ивэл миний охин би чиний ээж чинь байна. Гэхэд ивэл түүний галзуурсан хүн харж байгаа мэднүүдээр ширтэв. Та юу яриад байгаа юм бэ? Миний ээж хөдөө байдаг. Та солиорч хож. Тэрээр хонгороог түлхээд зүхтхийг оролдов. Гэвч хонгороо түүнийг тавьсангүй. Охиноо тэрэн авч гудамжны голд чангаар уйлан хашгирч эхлэв. Миний охин, би чамайг оллоо. Бурхан минь, би чамайг оллоо. Битгий яв. Ээж нь байна шүү дээ. Энэ зүйлийг би чамд өгсөн. Ивэл эхэндээ эсэргүүцэж айж цочирдож байсан ч өөрийг нь тэрсэн нэмэгтэй үнээр түүний цөхрөнгөө барсан уйлах дуу бас өөрийнх нь зүрхний хэмнэл яагаад ч юм нэгдэх шиг болохыг мэдэрч гайхаж эхлэв. Тэрээр энэ нэмэгтэй нүрлөө дахин харлаа. Өглөө бүр толинд хардаг тэрэл нүд, тэрэл хөмсөг. Энэ яаж вэ? Яагаад ийм байх боломжтой юм бэ? Гэж ивэл чичирсэн дуугаар шивнэв. Би чамд бүгдийг ярьж өгье охин минь. Гэхдээ бид явах ёстой. Яаралтай. Хонгороо нулимсаа арчаад охины гараас атгав. Чи надад итгэх ёстой шүү. Би чиний ээж байна гэх үгээр гудамжны нүргэн, машинуудын дохооны чимээ, хүмүүсийн яриа бүгд Эвелийн хувьд гинтхэн тагчиг болов. Түүний ертөнц тэр чихтэй дуугүй кино болж хувраад зөвхөн өмнө нь зогсох өөртөө нь усны тусал мэт адилхан тансаг хувцалсан эмэгтэй уйлж буй нүрэл үлджээ. Түүний атгсан гар, ийхээ үзүүлтийг нь заасан хуруу. Миний охин гэх тэр үг. Үгүй та андуурч байна гэж ивэл арайхийн шивнэлээ. Түүний хоолой өөрийнх нь мэд сонсогдсонгүй. Миний ээж болд тэд хөдөө байдаг. Би таныг танихгүй. Тийм ээ. Болд гэж хонгороо нулимсан дондор яаран хэлв. Тэд бол дэлхийн хамгийн сайн хүмүүс. Би чамайг тэдэнд өгсөн. Чамайг аврахын тулд шүү дээ миний охин. Надаас, миний дайснуудаас чамайг хамгаалахын тулд гэлээ. Хонгороо түүнийг тэрсэн хിവэрэл байлаа. Ивэл эсэргүүцгээ болж энэ бүхнийг ойлгох гэж хичээн биеийн сулран зогсов. Энэ эмэгтэй галзуураагүй ажээ. Түүний нүд үннээр дүүрэн 20 жилийн завлангоор дүүрэн байгааг хараад сая л ивэл бүгдийг ойлгов. Тэр амьдралынхаа туршид яагаад ч юм өөрийгөө бусдаас өөр ямар нэгэн байдлаар ондоо гэж мэдэрдэг байсны учир нь энэ байв. Яагаад ээж аавдаа хайртайж заримдаа тис өөр ертөнцид харьяалагддаг мэт санагддгийнх нь шалтгаан. Гинт энд одоо болохгүй гэж хонгороо ухаарав. Тэрээр эргэн тойрноо харвал хүмүүс тэднийг сониучрхан ажиглаж эхэлсэн байлаа. Тэр одоо сул дорой байж болохгүй. Ивэлээ, хонгор минь, надтай яв. Би чамд бүгдийг ярьж өгье. Зүгээр л ганцхан цаг гоё тэхүү. Надад итгэж дээ. Ивэл юу ч хэлсэнгүй зүгээр л толгой дахив. Тэрээр энэ эмэгтэйг дагахаар шийдлээ. Харин нэг сонин хэлэхэд Эвелийг авч ирснээс жилийн дараа болдын эхнэр гинтхэн жирэмсэлж хүүхэдтэй болжээ. Ингээд юугүй 5 жилийн хугацаанд ёстой л нөгөө олон махч гэдэг шиг басангийн 3 хүүхдийг гүйцэж 6 хүүхэдтэй болж цаанаасаа л захиалсан юм шиг 3 хүү 3 охинтой болсон ажээ. Тиймээс ивэл ирж бүхнийг ивэлээ химэн ээж аав нь охиноо ёстой л газар тавихгүй өсгсөн ч тэр ухаалаг учраас хэрсүүгээс хэрсв нэгэн болж амьдралын ухаантай болж өсчээ. Хонгорогийн зочид буудлын люкс өрөөний хаалга хаагдахад ивэл өөрийгөө тис өөр ертөнцөд орж ирснээ мэдрв. Шалнаас таац хүрсэн цонхоор Улаанбаатар хот тэр чихтэй алган дээр мэт харагдана. Тансаг, тавилга, цэцгэс, намгүн байдал. Энэ бүхэн түүний хөдөөгийн энгийн амьдралаас тис өөр байлаа. Суу охин минь, хонгороо түүнд ус аяглан өгөхөд шинхэн ээжтэй болсондоо итгэж ядсан Эвелийн гар чичирч байлаа. Хонгороо түүний өмнө сөхрөн суув. Хаанаас нь эхлэхээч мэдэхгүй юм. Би чамайг олохын тулд л амьдарсан Эвелээ. Сүүлийн 20 жил гэдэл тэр ярьж эхлэв. Тэрээр өөрийнхөө анхны хайр Эвелийн эцэг Идэр цүмийн тухай ярьлаа. Тэдний гинэн аз жаргалтай хайрын тухай.
Дараа нь тэрээр осор үжингоо гэх хоёр хүнээ тухай ярив. Тэдний хэрцгий зан, мөнгөнд шунсан шунал, тэднийг салгах гэсэн явуулгын тухай хийгээд мөн анхны хүүгээ хэрхэн төрүүлсэн, бас хэрхэн түүнийг өөрөөс нь хулгайлсан тухай ярихад Эвелийн амьсгаа тасалдав. Надад ах байдаг байсан гэж юу? Бага гэж хонгороо нүдрүү нэгц харан хэлв. Түүний нэрийг Итгэлд гэдэг. Тэр бол миний анхны хүү. Танаа эмээ, жинхэнэ эмээ үжингооч нь түүнийг надаас хулгайлж эдэрц хүмүүст ч нуусан. Хонгороо цааш нь ярьлаа. Хүүгээ алдсны дараа хэрхэн гүтгэгдэж эцэг эхээ осрынхан хэрхэн хөнөөснийг ярихад түүний хоолой зангирч уур хилэнгээр дүрлзэв. Тэгэхэд би чамайг тээж явснаа мэдсэн. Чи бол миний сүүлчийн найдвар. Гэхдээ бас хамгийн том аюул байсан. Тэд намайг олбол чамайг ч бас олох байсан. Тэд чамайг надаас авах эсвэл бүр тэр үгээ гүйцээж чадсангүй. Ивэл бүхнийг ойлголоо. Энэ эмэгтэй түүнийг хаяагүй. Тэр түүнийг аварсан ажээ. Би чамайг төрүүлээд л эмнэлэг дээр болор болт хоёрт өгсөн гэж хонгороо үргэлжлүүлв. Тэд бол миний амьдралдаа таарсан хамгийн сайн хүмүүс. Би тэдэнд чамаас өөр ганцаал зүйл үлдээсэн. Энэ зүйлтийг гэхэд ивэл хүзүүндэх зүйлтэй атгав. Түүний амьдралын туршид тээж явсан хариултгүй асуулт байсан энэ жижигхэн мөнгөний алтас одоо түүний бүхэл бүтэн түүх, түүний жинхэнэ өв сан байлаа. Идэр цүм хонгороо үрд. Тэгээд би Солонгос явсан гэж хонгороо яриагаа дуусгав. 20 жил би мөнгө цуглуулж хүчтэй болохыг хичээсэн. Ингэж байж л би эргэж ирээ та хоёрыг олох байсан. Ингэж байж л би тэр аимшигт хүмүүстэй тэмцэж чадах байсан. Гээд хонгороо мэгшин уйлсаар охиноо алдчихвээ гэсэн аятай улам чангаар тэрэн уйлаад чимээгүй болов. Өрөөнд удаан хугацаанд чимээгүй ноёлов. Ивэл урдаа тавьсан усыг ширтэн. Түүний бүхэл бүтэн амьдрал болдын ивэл гих түүний оршихуй энэ нэг цагийн дотор орвонгоороо эргэжээ. Тэр эхлээд гайхаж дараа нь итгэсэнгүй. Одоо харин гүн гүнзгий ойлголт бас уур хилэн мэдэрч байв. Тэрээр ээж аавдаа гомдсонгүй. Тэд түүнд хайраас өөр юу ч өгөөгүй. Харин тэрээр хизээж харж байгаагүй үжингоо осор гэх хүмүүсийг ясмахандаа тултал үзэн яджээ. Тэгвэл гэж ивэл арайхийн дугарлаа. Аав, миний жинхэнэ аав эдэр цум хаана байгаа вэ? Тэр энэ бүхнийг мэддэггүй. Гэхэд хонгороогийн нүүр барайв. Би мэдэхгүй ах юм. Түүнийг аав нь хуурсан. Тэр намайг хүүхдээ хулгайлсан уруугч гэдэгт итгэсэн. Тэр одоо хаана юу хийж байгааг би мэдэхгүй. Гэхдээ бид түүнийг олох болно. Харин түүнээс өмнө гээд хонгороо гүнзгий амьсгаа авлаа. Одоо хамгийн хэцүү хэсэг нь үлджээ. Эвэлээ, би чамтай таарахаас өмнө би чамд нэг зүйл хэлэх ёстой. Би ахыг чинь хаана байгааг олж мэдсэн. Гэхэд Эвэлийн нүд гэрэлтэв. Үнэн үү? Тэр хаана байгаа? Бид уулзаж болох юм уу? Тэр хонгороо охиныхоо гараас атгав. Тэр эмнэлэгт байгаа. Улсын 1-р эмнэлэгт. Түүний бие маш хүнд байгаа охин минь. Тэр буруу хүмүүжил, буруу амьдралаас болоод хонгороо хүүгийнхээ тухай түүний илгэн ажиллагаагүй болсон үхлийн ирмэг дээр байгааг хэлв. Ивэл дөнгөж олсон аз жаргал нь дахин нэг эмгэнэлээр солигдоход цочордов. Тэр ахтай гэдгээ мэдээд хэдхэн минут болж байхад түүнийг алдах гэж байгаагаа сонсно гэдэг. Тэгээд бид яах юм? Эмчнэр юу гэж байна? Түүнд туслах арга байхгүй мó? Бага гэж хонгороо шийдэмгий хэлв. Ганц л арга байгаа. Түүнд донор хэрэгтэй. Илэг шилжүүлэн суулга хаагалгаа. Гэхдээ түүнийг олоход маш хэцүү. Тэрээр охин руугаа харлаа. Бид түүнийг аврах ёстой. Чи бид хоёр хэмээхэд ивэл юу ч бодолгүйгээр толгой дохив. Би юу хийх ёстой вэ? Хэрвээ миний илэг таарах бол би хэмээн зоримгон аргагүй хэлэхэд үгүй гэж хонгороо яран таслав. Би чамайг дөнгөж олцоход дахиад аюулд оруулж чадахгүй. Бид эхлээд юу болсныг бүрэн дүүрэн мэдэх хэрэгтэй. Яагаад тэрийн байдалд орсныг, түүнийг хэн ийм болгосныг үжингоо эмээ юу гэж ивэл шүдэ хавиран асуув. Тийм ээ. Тэр бүх үннийг мэдэж байгаа.
Тэр итгэлтийг хулгайлсан. Тэр л түүнийг өсгсөн. Хонгороо босоож цонх руу очлоо. Түүний нүдэнд 20 жилийн өмнөх цөхөрсөн охин биш, харин тулаанд бэлдсэн жанжны харц гэрэлтэж байв. Ивэлээ, миний охин, бидний ирэл дөнгөж эхэлж байна. Бид ахыг ч олох болно. Бид аавыг ч олох болно. Гэхдээ хамгийн түрүүнд бид энэ бүхнийг эхлүүлсэн хүн дээр очих ёстой. Чи надтай хамт явхад бэлэн үү? Ивэл босоож ээжийнхээ хажууд ирж зогслоо. Тэрээр дөнгөж хэдхэн цагийн өмнө автобус хүлээж байсан энгийн оюутан охин биш байлаа. Тэрээр одоо хулгайлагдсан хүүхэд, нуугдсан өв залгамжлагч, бас өглөөт байгаа ахыхаа дүүн байв. Би билэн гэж тэр шийдэмгий хэлв. Би тэр үжингоо гэдэг эмгэн дээр очино. Тэр надад бүхнийг хариулах болно гэж ууртай хэллээ. Хонгороогийн тансаг Лексус машин зайсангийн хав орчмын хамгийн өндөр, хамгийн тансаг хашааны үүдэн дээрч зогслоо. Энэ бол үжингоогийн цайз ажээ. Хулгай, худал хуурмаг, хүний нулимсаар боссон энэ хүйтэн сүрлэг байшин Иvēлийн нүдэнд ямар ч дулаан мэдрэмж төрүүлсэнгүй. Харин ч зэвүүцэлж их үтсийг нь төрүүлж байв. Түүний хөдөөгийн модон доторлогоотой ээж аавынх нь хайраар дүүрэн тэр жижиг байшин энэ харштай харьцуулахад ямар агуу, ямар үнцэнтэй болохыг тэр мэдэрч байлаа. Бэлэн охин минь гэж хонгороо охин руугаа харж асуув. Түүний хоолой тайван, гэхдээ ган шиг хатуу эргэж буцалтгүй сонсогдох нь охинд нь урам зориг өгчээ. Ивэл гүнзгий амьсгаа авлаа. Тэр дөнгөж өчигдрөл энэ нэмэгтэйтэй уулзсан. Гэтэл өнөөдөр тэрээр өөрийнхөө ч мэдэхгүй байсан ахыхаа, эцгийнхээ, бас өвөө эмээгийнхээ өшөөг авахар дайны талбар руу хамтдаа алхаж байлаа. Тэр хүзүүндэх ийхээ үзүүлэлтэд атгав. Энэ зүйлд түүнд хүч хайрлах шиг. Би билээ гэж тэр шийдэмгий хариулв. Тэднийг хаалгаар ормогц дотроос нь сандарсан үйлчлэгч гүйн гарч ирэв. Хадагтай үжингоо хинтээч уулзахгүй байгаа. Түүний би хонгороо түүнийг тоосон шинжгүй хажуугаар нь зөрж аврах том хар модоор хийсэн хаалгыг төлхөн оров. Тэр надтай уулзнаа. Байшингийн дотор тал нь гаднаасаа ч илүү хүйтэн хүндий мэт санагдана. Асар том танхимд алтан хүрээтэй тойл, хүнд хөшигнүүд, хүн сууж үзээгүй мэт харагдах цэмцгэр буудангууд. Энэ бүхийд баялагын дунд танхимын голд үжингоо эмгэн зогсож байв. Тэрээр үнтэй торгон халаад нүмерсэн ч үс гизгэн нар зайж, нүүрнийх нь бодог нулимсан дурссан, галзуурхан ирмэгт ирсэн мэт харагдана. Тэр утсаар хин нэгэнтэй аимшигтай чангаар хашгиран ярьж байлаа. Би чамд хэлсэн, ол гэж мөнгө хамаагүй. Тэр идэрцүм гэдэг навшиг олоод ир. Тэр миний ач хүүг аврах ёстой. Тэр татгалзвал би түүний эмч байх эрхийг нь хасуулна. Сонсож байна уу чи? Тэр утсаа шидэж орхиод хоёр гараараа толгоогоо базан эрэхтэл яг үүдэн зогсох хонгороо ивэл хоёрыг олж хараад чи гэж үжингоо уйхлан дуаалдав. Түүний нүд уур хилэнгээр гэл алзав. Чи яаж зүрхэлж миний гэрт орж ирэв? Хулгайч, муу алуурчин, чам шиг юмнаас болж миний ач хүү гэхэд яриаг нь залгуулan авч ам тавьж байна уу гэж хонгороо түүний үгийг нь таслан тайвнаар алхалсаар дөхөв. Сайн байна уу хадам ээжээ? Эсвэл би таныг юу гэж дуудах ёстой? Миний эцэг эхийг хөнөөсөн алуурчин гэх үү? Үжингоогийн царай барайв. Чи юу дэмэрээд байна? Чамайг л хүүхэд хулгайлсан гэдгийг чинь таны жүжиг дууссан гэж хонгороо хэлв. Би хүүгээ хаана байгааг мэднэ. Та түүнийг надаас хулгайлсан. Та түүнийг энэ 20 жилийн турш өсгсөн. Та л түүнийг ийм байдалд үхлийн ирмэгт хүргэсэн. Үжингоо суух төхөв. Энэ нэмэгтээ тэр бүхнийг мэджээ. Түүний хамгийн том нууц задарч, түүнд одоо барих барьц алга. Түүний ач хүү өөхөж байна. Харин энэ нэмэгтээ энд түүнийг ялалхаар иржээ гэж бодоод нэгэнд дүүрсэн хэрэг хэмээн за тийм гэж үжингоо арай ядан шивнэхтэй амьдралынхаа бүх бохир муу муухай зүйлдээ эвлэрхээс өөр аргагүй болжээ. Би түүнийг авсан. Тэр бол миний л хүүхэд. Осрын удам чам шиг хөдөөний ядуу охинд үлдээх гэж үү? Би түүнд хамгийн сайн сайхныг өгсөн. Хамгийн сайн сайхан нь энэ юм уу гэж ивэл дахин дуугарав. Түүний дуу чичирч байсан ч үзэн ялдалтаар дүүрэн байлаа.
Та түүнд хар тамхи арх өгсөн үү? Та түүнийг илгэн ажиллагаагүй болтол нь хайрлсан юм уу? Та бол эмээ биш. Та бол мангас байна. Гэхэд үжингоогийн харц одоо л ивэл дээр бүрэн туслаа. Тэр өмнө нь хонгороогийн уур хилэнд баригдаад түүний ар загсах охиныг анзаараагүй байв. Тэр ивэлийг ширтэв. Тэрээр хонгороогийн залуугийн төрхийг харав. Түүний тархинд нэгэн бодол гялсхийв. Чи хэн бэ? Гэж үжингоо асуув. Би түүний охин нь гэж ивэл хэлв. Таны хөнөө чадаагүй нөгөө нэг ач чинь. Үжингоогийн амьсгаа тагларж нүдэн томров. Хонгороо 2 дахь хүүхдээ тээж байсан. Тэр төрүүлсэн байж. Энэ охин итгэлтийн гэж үжингоогийн цөхрөнгөө барсан ууртаа царай гинтхэн хуурж эхлэв. Энэ бол аимшигтай хүн бус баяр баясгалантай юм шиг галзуурсан юм шиг нэгэн нэмсэглэл байлаа. Түүний нүд ивэлийг толгооноос нь хүл хүртэл нь шинжиж яг л нэгэн үнэт эрдэнэ олж харсан мэд гэрэлтэж эхлэв. Бөөм баяр байна да гэж өөртөө итгэж ядна шивнээд бурхан миний итгэлтийг орхисонгүй. Тэрээр гинт ухсхийн босож ивэл рүү алхав. Бөөм баяр боллоо гэж тэр одоо чангаар баяртайгаар хашгирав. Хонгороо ивэл хоёр түүний энэ гинтийн солиорлоос цочиж ухрав. Та юу яриад байна гэж хонгороо хатуухан хэлэхэд чи ойлгохгүй байна уу гэж үжингоо яг л аврал олсон хүн шиг инээмсэглэв. Миний хүү манай этгэлд үхэж байна. Түүнд донор хэрэгтэй. Илэг ямар ч донор таарахгүй байгаа. Гэтэл чи өөрөө түүний төрсөн дүүг цусны холбоотой хамгийн төгс тохирох донорыг нь хөтлөөд ороод ирлээ. Гэсэн тэрээр иvēлийн гарыг шүүрэн авахыг оролдов. Чи ахыгаа аврах болно. Чи түүнд илгээ өгөх болно. Энэ бол заяа тавилан. Наад бузар гараа аваач гэж ивэл түүнийг түлхэн хашгирав. Та солиорчгож та миний ахыг өхүүлж хайчхаад одоо намайг бас ашиглах гэж байна уу? Энэ чинь ашиглах тухай биш ээ гэж үжингоо тэдний өмнө сөхрөн унав. Түүний бардамнал уур хилэн бүгд алга болж зөвхөн цөхрөнгөө барсан эмгэн үлджээ. Гой л да хонгороо ивэлээ. Тэр чиний ах шүү дээ. Хэрв чи түн туслахгүй бол тэр үхэн маргаашийг ч үзэхгүй. Би та хоёрт юу ч байсан хамаагүй үгүй. Миний бүх хөрөнгө энэ байшин бүгдийг нь зөвхөн итгэлтийг минь авраад өгөөч дээ. Хонгороогийн зүрх зүсэгдэх шиг болов. Энэ бол түүний хүү байлаа. Хэдийгээр энэ мангас түүнийг өсгөж ийм байдалд хүргэсэн ч тэр бол түүний анхны үр. Тэрээр уйлж буй ивэл рүү харлаа. Бид түүнтэй уулзах хэрэгтэй гэж ивэл эцэст нь хэлв. Би ахыгаа хармаар байна. Гэхдээ үжингоогийн нүүрэнд найдвар гэрэлтэв. Тэрээр шалнаас ухсхийн бослоо. Тийм ээ. Явцгаая. Тэр эмлэгт байгаа. Тэрээр үйлчлэгчтэй ч хэлэлгүй нүцгэн хөл дээрээ углааштай торгон халааттайгаа үүд рүү ухсхийв. Тэр яг одоо улсын 1-р эмнэлэгт байгаа. Идэрцүм, тэр муу идэрцүм хагалгаа хийхээс татгалцсан. Гэхдээ одоо та хоёрыг очвол тэр хийхээс өөр аргагүй болно. Хурдлаарай. Бид яарах хэрэгтэй. Гэхэд хонгороо ивэл хоёр бие рүүгээ харлаа. Тэдний амьдралын хамгийн аимшигтай, хамгийн ээдрээтэй мөч эхэлж байв. Тэд өөрсдийнх нь амьдралыг сүйтгэсэн эмэгнийг даган хизээж харж байгаагүй ахыгаа мөн магадгүй эцгийгээ олохоор эмнэлэг рүү явлаа. Улсын 1-р эмнэлгийн хүлээн авах тасаг руу тэд гурвуул орж ирэв. Энэ бол үнэхээр итгэмээргүй бодит байдлаас тасарсан дүр зураг байлаа. Үжингоо эмгэн хамгийн өмнө нь яарч сандран алхална. Тансаг торгон халаад нь хийсэж нүцгэн хөл дээрх үслэг углаашин шалан дээр чирэгдэх ажээ. Түүний нүүр нулимс найдвар айдас гурваар ээлжлэн барайж зам тавь хурдлаач миний аж хөө өгөж байна гэж коридороор нэг хашгирна. Тэрээр өөрийнхөө бүх бардамнал эрх мэдлийг умартаж зөвхөн ач хүүгийнхээ аминд зуралдах цөхрөнгөө барсан эмгэн болж хууржээ. Түүний ард хонгороо ивэл хоёр алхална. Хонгороогийн алхаа химнэлттэй хүйтэн шийдэмгий ажээ. Тэрээр энэ эмнэлэгт энэ нөхцөл байдалд өөрийг нь хөөсөн хадам ээжийнхээ хамт өхлүүт байгаа хүүрөөгөө явж байна гэдэгтээ одоо ч итгэж ядан байв.
Түүний зүрх мөс шиг хөрсөнж дотор нь ямар нэгэн зүйл итгэлт гэх нэрийг сонсох бүрд нь өвдөн татаж байлаа. Ивэл харин айдас давтжээ. Тэрээр ээжигээ дөнгөж олоод удаагүй байтал одоо хизээч харж байгаагүй ахыхаа амийг аврах хэсэг нь өөрөөс нь шалтгаалж болохыг ойлгосон байв. Тэрээр ээжийнхээ гараас чанга атгаж эмнэлгийн танихгүй ариутгалын бодис үнэрсэн хүйтэн коридороор чирэгдэх мэд алхана. Тэд эрчим дэмжлэгээний тасаг руу эргэх булан руу ойртож байлаа. Үжингоо ухаангүй урагш зүтгэсээр булан тойроод л яг нэгэн хүнийг мөргөх шахахад болгоомжтой явал да. Гэхийг харахад нойрмог ядарсан гэхдээ гүн захирангуй эрэхтэй хоолой дууграв. Мис заслын ногоон хувцсныхаа дээгүүр цагаан нөмрөг нөмөрсөн өндөр буурал суусан ч өтгөн үстэй нэгэн ир тэдний урд зогсох ба тэрээр дөнгөж хүнд хагалгаанаас гарсан бололтой малгайгаа авч духныхаа хөлсийг арчиж байв. Энэ бол 49 настай эдэр цөм. Тэрээр энэ эмнэлгийн гол найдвар мис заслын тасгийн бурхан нь байв. Үжингоо түүнийг хараад чи эдэр цөм гэж уурсан хашгирав. Чи яаж зүрхэлж миний аж хүүг? Эдэр цөм шөнийн ээлжийн үеэр дахин нэгэн хэрүүл маргаан эхлүүлэх гэсэн энэ эмгэнийг хүйтнээр ширтэв. Тэрээр энэ эмэгтэйг итгэлт гих өвчтний эмээ гэдгийг мэдэх бөгөөд түүний хагалгаанаас татгалцсан байсан юм. Хадагтай би танд хэлсэн дээ. Би тэр хүүхдэд гэхдээ тэртээ их олон жилийн өмнөх дурсамжаас эдрэхгүй гэж түүнийг танихгүй хүмүүд аашлахыг аль болох хичээх ажээ. Их үрийн харьцаа тэртээ олон жилийн өмнө алсран тасарч тангараг тасарсан гэдгийг бид бүгд мэдэх билээ. Тэр үгээ дуусгаж чадсангүй. Түүний харц үжингоогийн ард зогсох эмэгтэй дээр тусав. Дэлхийн ертөнц тэр чигээрээ зогсчихв. Эмнэлгийн коридорын бүх чимээ аппаратын дуу совилогчдын хөлийн чимээ таг болов. Тэрээр хонгороог харжээ. Энэ бол түүний сэтгэлд үхэн үхтлээ хадгалагдсан тэр 20 настай гинэн очтой нүдтэй охин биш байв. Энэ бол 47 настай завлан зүдгүүр амжилт бүтээлийн алиндч нухлагдаагүй ган шиг хатуужсан хүчрхэг үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. Түүний харц тэр харцсан л өөрчлөгдөөгүй хിവэр. Нөгөө л гүн, нөгөө л очтой. Гэхдээ одоо дотор нь 20 жилийн уй гашуу уур хилэн нуугджээ. Хонгорооч мөн адил хөршсөн байв. Энэ бол түүнийг хайж явсан, түүнийг үтгэлэгт итгэсэн тэр гин залуу биш ажээ. Тэр бол 49 настай ядаргаа ажилдаа үнэнч байдал бас нэрлэж үл мэдэх гүн гүнзгий гимшил нүүрэнд нь тодорсон нэр хүндтэй эрх мэдээлэлтэй эр хүн болж төлөвшжээ. Түүний нүд нөгөө л түүнийг хайрлаж байсан нүд нь одоо хоосорж амьдралд итгэлгүй болсон мэд цэвдэг хүйтэн харагдана. Тэд бие биеэ гайхан харж хэсэг зуур зогсов. Хонгороо гэж эдэр цум бараг амьсгаа авалгүйгээр өөртөө ч итгэхгүй шивнэлээ. Энэ бол зүүд биш биз. Түүний өнгөрсөн амьдралын хий үзэгдлөө. Эдэр цумөө гэж хонгороогийн хоолой 20 жилийн дараа анх удаа чичрөв. Тэр мөн байлаа. Энэ бол бодит байдал. Тэдний хооронд 20 жилийн худал хуурмаг, үхэл хагцал, алдагдсан хүү, хизээч төрөөгүй хайр байсан. Гэвч энэ мөчөд тэр бүхэн хамаагүй. Тэр түүний өмнө бодитоор зогсож байлаа. Эдэр цөм нэг алхам урагшлав. Түүний эмчийн хүйтэн тайван байдал алга болж зөвхөн шаргалсан зүрхтэй эр хүн л үлдэв. Хонгорооч мөн адил урагшилж тэдний хоорондох зай арилж эдэр цөм түүнийг тэврэн авав. Энэ уулзалт баяр баясгалантай эсвэл хайрын тэврэлт байсангүй. Харин алдагдсан хоёр сүнсний уулзалт 20 жилийн турш хуримтлагдсан уй гашуу цөхөрлийн тэврэлт байлаа. Эдэр цөм түүний үнээр түүний бодит биеийг мэдэрч нүдэ анав. Чи амьд байсан байх шүү дээ. Чи энд гэхэд хонгороо түүний цагаан өмөргийн ингрээс атгаж дуугүй хэмэгшив. Тэр түүнийг ямар их үзэн ядаж бас ямар их өгүүлж байснаа сая л ухаарчээ. Яг тэр мөчөд тэдний ард нэгэн залуу хоолой сонсогдов. Ээжээ гэх өөр нэг хонгороогийн дуу сонсогдоход эдэр цөм цочсондоо хонгороогоос салж эргэн харлаа. Түүний харц ивэлдээр тусав. Тэрээр эхлээд хонгороогийн залуу хувилбарыг олж харав. Нөгөө л өтгөн хар хөмсөг, шонтхор хамар адилхан уруул. Гэвч дараа нь тэрээр охины нүд рүү харлаа.
Тэр өөрийнхөө нүдийг харж байв. Өөрийнхөө харцыг. Түүний толгой эргэж амьсгаа нь боогдов. Энэ хонгороо, энэ охин хэн бэ? Гэхэд хонгороо Эвэлийн гараас татаж өөртөөгөө зэрэгцүүлэн зогсов. Энэ бол Эвэл, бидний охин. Охин. Идэрцүм сая л санав. Хонгороо түүнийг орхиж явахдаа хоёр дахь хүүхдийг нь тээж байсан. Тэр төрүүлсэн байж түүнд охин байсан. Энэ бүх хугацаанд түүний харц 3 хүний дунд эргэлдэв. Хонгороо, Эвэл. Тэгээд энэ бүхний ард гим хийсэн хүн шиг юу ч хэлж чадахгүй зөвхөн амьсгаан дуулдах төдий шахам зогсох ээж үжингоогоо. Ээжээ, энэ юу гэсэн үг вэ? Гэж идэрцүм асуув. Үжингоо ураг шалхаж идэрцүмийн гараас шүүрэн авлаа. Түүний нүд галзуурсан мэт гэрэлтэж идэрцүмөө, хүү минь, одоо хамаагүй, чи хагалгаа хийх ёстой. Тэр үхэж байна. Итгэлд үхэж байна шүү дээ. Гэхдээ одоо донорыг нь олчихлоо. Энэ охин, энэ чиний охин. Тэр ахыгаа аврах болно. Тэр бол төгс донор шүү дээ. Идэрцүмийн тархинд энэ бүх мэдээлэл нэгэн аимшигтай дүр зураг болон эвлэж зүүц зэрэглээ шиг санагдах агаад хонгороо эргэж ирсэн түүнд охин байсан. Ээж нь охиныг нь донор гэж дуудаж байна. Донор хэрэгтэй бол Итгэлт бол түүний татгалцсан баян айлын эрх танхи өвчтөн гэж хөвөрхөд сая л ухаан орж хонгороо руу эргэв. Чи итгэлтийг яаж мэдтгийг? Яагаад чи түүний төлөө энд? Яагаад гэвэл тэр миний хүү гэж хонгороо хашгирав. Чиний ээж надаас хулгайлсан хүү. Идэрцүм ээж рүүгээ эргэв. Ээж, энэ үний юм уу? Гэхэд үжингоо юу ч хэлсэнгүй. Тэр зүгээр л гимшингүй, бас зөвхрөнгүй зогсож байлаа. Энэ чимээгүй байдал тийм гэсэн хариултаас ч илүү чанга байгааг идэрцүм ойлгов. Хулгайлагдсан хүү. Түүний 20 жилийн турш гашуудаж, хайж, зүүдэлсэн тэр хүү. Энэ бүх хугацаанд ээж их нь гарт байсан гэж үү? Энэ бүх хугацаанд тэрээр итгэлт нэртэйгээр өссөн. Тэр бол Идэрцүм сүүлийн хэдэн өдөр өөрийг нь бухимдуулсан тэр өвчтний нүүр царайг саналаа. Итгэлт, түүний татгалцсан өвчтөн, түүний үххийг нь зөвшөөрсөн өвчтөн. Тэр хүүхэд түүний өөрийнх нь хүү байж, тэр бодохдоо үжингоо эмгэн өөрийнхөө олдмол бусад ачнараас нэгийг нь авруулах гээд байна хэмээн охтын огтоос томсорлоогүй ажээ. Осор тийм шалиг гэдгийг угаасаа идэрцүм мэднэ. Тиймээс тэр хүүхнүүдээс гарсан хэн нэгнийг л ингэж байгаа байх хэмээн ихэд цугалдсан нь тэр. Үгүй. Идэрцүмийн нүд харанхуйлав. Түүний зүрх зогсох шиг болов. Эмнэлгийн коридорын хүйтэн хаан түүнийг түшихгүй байсан бол тэр дороо унах байлаа. Тэрээр амьсгаа авч чадахгүй хоолоогоо базан коридорын шалан дээр сөхрөн суув. Тэр ухаан алдах дөхөж байлаа. Миний хөө, би өөрийнхөө хүүгээс гисээр дуун тасалдан доош гулсан суулаа. Миний хөө, би өөрийнхөө хүүгээс. Идэрцүмийн сүүлчийн үгс эмнэлгийн коридорын хүйтэн агаар тасарч тэрээр шалан дээр сөхрөн суусан билээ. 20 жилийн турш түүнийг зөвтгөж урагшлуулж ирсэн бүх зүйл, түүний ажил, түүний зарчим, түүний нэр хүнд нэгэнд орол утгагүй болон нурлаа. Тэрээр өөрийнхөө хүүг өгөхийг зөвшөөрж хаалгаа хаасан байв. Энэ гимшлийг түүний зүрх даасангүй. Идэрцүмөө гэж хонгороо хашгиран түүн рүү ухсгэв. Түүний 20 жилийн уур хилэн өш хонзон энэ эр хүний цөхрөнгөө барсан ухаан алдах төгсөн харцны өмнө нэгэн зуур уусан алга болжээ. Тэр түүнийг үзэн ядаж байсан ч тэр түүнийг үргэлж хайрласаар ирсэн билээ. Ээжээ, аава гэж ивэл тэдний дунд гүйж ирэв. Тэрээр дөнгөж олсон эцгээ шалан дээр сөхөрхийг, дөнгөж олсон ээжигээ цөхрөн уйлахыг харлаа. Юу болоод байна? Та нар яагаад зогсоод байгаа юм бэ? Ингэж үжингоо галзуурсан мэт хашгирав. Түүнд энэ гэр бүлийн сэтгэлийн драм огтхонч хамаагүй байв. Тэр үхэж байна штэ. Идэрцүмөө, босол доо. Чи эмч хүн бицтэй. Очиж ач хүүг минь өөрийнхөө хүүг аврал да. Ингэсэн энэхүү шуламсын үг идэрцүмийг сэрэв. Хүүгээ авар. Тэр нүдээ нээлээ.
Түүний нүдэндх цөхрөл гимшил алга болж оронд нь бидний мэдэх идрээ эмчийн хүйтэн гам мэд хурц төвлөрсөн харц эргэн ирлээ. Тэр бол мис засалж түүний хүү үхэж байна. Түүний охин донор болохоор бэлэн зогсож байна. Одоо уйлж шаналх цаг биш. Тэр хонгороогийн мөрнөөс атхан бослоо. Борхон өмчийг дууд. Хамгийн сайн багийг яаралтай бэлдэг. Хагалгааны өрөөг бэлд. Бид донор реципиент хоёрын шинжилгээг давхардуулж хийх ёстой. Яаралтай. Энэ нүг цуйратах бүрд азгүй өвчтний хэмэр сэргэж азтай өвчтөн болж хууран тэр дараа эрэлгийн хаалганаас дуудагдан эрдгийг мэдэх мис заслын баг нь ярсгийж нэгэн командаар хөдөлсөн цэрэг шиг ажиллаж эхэлжээ. Тэр үжингоороо эргэж хүүтнээр ширтэж та эндээс яв. Таныг харах тусам миний гар чичирч магадгүй. Гэхдээ хүү минь гэж бодоод үүнийг хийж байна. Одоо яв. Үүнээс хойш тэр хүү танд хамаагүй шүү. Гэхэд үжингоо айсандаа ухран коридорын мухарт чимээгүйхэн нулимс туслуулан зогсохоос өөр аргагүй төхөрөв. Идэрцэн одоо хонгороо ивэл хоёрлоо эрэглээ. Тэрээр охиныхоо өмнө ирж түүний мөрөн дээр гараа тавив. Түүний гар ялгүй чичирч ивэлээ. Миний охин, би чиний аав нь. Би чамайг дөнгөж оллоо. Гэтэл миний чамаас гуйх анхны зүйл чиний амийг эрсдэлд оруулах гуйлд болж байгаад намайг уучлаарай. Чи үүнийг хийх албагүй. Энэ бол миний шийдвэр. Ивэл нулимсаа арчаад аавынхаа нүд рүү их цаарав. Тэрээр бас хонгороо руу харлаа. Хонгороо юу ч хэлсэнгүй, зөвхөн охиныхоо шийдвэрийг хүндэтгэн зогсоно. Тэр миний ах шүү дээ гэж ивэл шийдэмгий хэлв. Би түүнийг хараачгүй байж алдаж чадахгүй. Би хийнэ. Аава, та түүнийг аварч чадах уу? Идэрцэн нүдээ анлаа. Тэрээр дэлхийн хамгийн хэцүү мэс заслуудыг хийж байсан. Гэхдээ энэ бол түүний өөрийнх нь хүүхдүүд. Тэр нүдээ нээлээ. Би чаднаа. Би та хоёрыг хоёуланг авч үлдэнэ. Хагалгааны өмнөх бэлтгэл асар хурдцтай явагдав. Ивэлийн шинжилгээний хариу төгс тохирох донор болохыг баталлаа. Идэрцэн өөрөө багийн ахлагч ерөнхий мэс засалчаар орно. Энэ нь эмнэлгийн ёс зүйд нийцэхгүй байсан ч борхон эмч түүнийг зогсоосонгүй. Учир нь итгэлтийг аврах чадвартай цорын ганц хүн бол Идэрцэн өөрөө гэдгийг тэр мэдэж байлаа. Хагалгааны өрөөний гэрэл асгаад ивэлийг эхлээд оруулж мэдээ алдуулан Идэрцэн охиныхоо унтаж буй нүрэн дээрх үсийг илээд духан дээр нь зөөлөн үнсэв. Аав нь утахгүй. Дараа нь тэрээр итгэлтийн хэвтэж буй орлоо орчлоо. Түүний хүү шаарлаж хавгансан амьсгалын аппаратанд холбогдсон энэ залуу түүний анхны үр байв. Тэрээр хүүгийнхээ гарыг атгалаа. Хүү минь, аав нэрлээ. Одоо бүх зүйл зүгээр болно. Мис заслын багжаа өгөөрэй. Ингэснээр хагалгаа эхлэв. Энэ бол зүгээр нэг мис засал биш, харин 20 жилийн алдааг засаж, хувь заяатаа тэмцэж буй тулаан билээ. Идэрцэн гар огт чичирсэнгүй. Түүний бүх мэдрэмж, бүх ур чадвар зөвхөн энэ мөчөд төвлөрчээ. Тэрээр ивэлийн илгэний эрүүл хэсгийг төгс салгаж, дараа нь итгэлтийн үхчихсэн хорцсон илгийг болгоомжтойгоор авч ирлээ. Энэ бол маш нарийн төвхтэй цус алдалт ихтэй хүнд ажил байв. Цаг, минут, секунд. Хагалгааны өрөөний гадна хонгороо ганцаараа алхална. Нэг хаалганы цаана түүний охин, нөгөө хаалганы цаана түүний хүү. Харин тэдний дунд түүний хайртай хүн зогсож байлаа. Тэр амьдралдаа анх удаа залбирч байв. 14 цагийн дараа хагалгааны өрөөний хаалга нээгдэж Идэрцэн ногоон хувцастайгаа гуйван гарч ирлээ. Түүний маскны цаадах нүүр хөлсөндөө норж ядарсандаа унах шахсан байв. Хонгороо түүний өмнөөс гүйн очиход Идэрцэн маска тайлж арай ядан амьсгаа аваад инээмсэглэв. Энэ бол түүний 20 жилийн турш анх удаа зүрхнийхээ гүнээс инээмсэглсэн инээмсэглэл байлаа. Тэд зүгээрээ хагалгаа амжилттай оллоо. Хонгороогийн хөл нугарч тэрээр Идэрцэмийн цээжин дээр налан дуугийнхан уйлж эхлэхэд Идэрцэм түүнийг тэрвэрч дууслаа хонгороо минь, бүх зүйл дууслаа. Би хүүг аварчлаа шүү дээ. Хэдэн сарын дараа эдгэрэлт удаан гэхдээ тогтвортой байв.
Ивэл хэдхэн 7 хоногийн дотор сэргэж залуу бие нь хурдан тэнхэрлээ. Харин итгэлтийн хувьд энэ нь бие махбодын төдийгүй сэтгэл зүйн хувьд ч дахин төрөлт болжээ. Тэрээр ухаан ороод орон дээрээ тойрон суух 4 хүнийг харав. Нэг нь түүнийг үргэлж эрхлүүлдэг. Гэхдээ одоо гимшингүй царайлсан үжингоо эмээ. Нэг нь түүнийг өгөхийг зөвшөөрсөн гэж үзэн ядаж байсан. Гэвч одоо түүнийг хайраар дүүрэн ширтэх эдрээ эмч. Нэг нь түүний амьдралыг аварсан, өөртөө нь ямар нэгэн холбоотойг мэдэрч байсан ивэл. Нэг нь түүний зүудэнд ч орж ирж байгаагүй. Гэвч зүрхэнд нь хамгийн танил мэдрэмжийг төрүүлж байсан хонгороо. Аава, ээжээ, дүү минь. Тэд түүнд бүх хүнийг ярьж өглөө. Итгэлтийн хувьд энэ бол өөрийнхөө бүхэл бүтэн амьдрал худал байсныг ухаарах аимшигтай цохилт байв. Гэхдээ л тэрээр өөрийг нь хордуулсан эмээгийнхээ хайраас илүү өөрийнх нь төлөө амиа эрсдэлд оруулсан дүүгийнхээ хайр, өөрийг нь аврахын тулд галзуу мэт тэмцсэн эцгийнхээ хайр, өөрийг нь хизээч мартаагүй ээжийнхээ хайрыг мэдэрсэн юм. Тэрээр хоёр дахь амьдралаа зөв эхлүүлэхээр шийдэв. Шийдэл ба салалт. Энэ үйл явдлын дараа Идэр цумын амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгдөв. Тэрээр нэгэн өдөр гэртээ хайрж наминжин хүлээж суулаа. Наминжин шөнийн үдшилгээс ирээд түүнийг хараад гайхав. Хайраа, чи энд би чамайг эмлэхт гэхэд нөхөр нь нэлээд шийдэмгийгээр бид салах ёстой наминжаа гэж хэлэхэд наминжингийн нэмсэглэл хөшөж орхисон ч тэр цочорцсонгүй. Чи мэдчихсэн юм уу? Спираль миний хүүхэдтэй болохгүй байсан шалтгааныг. Наминжин санаа алдаад цүнхээ тавив. Угаасаа хизээ нэгэн цагт илэрнэ гэж бодож байсан. За яах вэ? Чи хонгороотойгоо эргээд нийлж болно. Харин би чи юу гэж? Би 2 хүүхэдтэй хүн гэж тэр хүүтнэр хэлв. Одоо 4 болсон. Тэднийг осрын мөнгөөр өсгөхөд надад хангалттай. Миний зорилго хизээч чиний хүүхдийг төрүүлэх байгаагүй. Зөвхөн энэ гүрний баялагийг л хүртэх байсан. Гэхэд Идэр цум түүнийг жигшин харж ганц ч үг хэлэлгүй гэрээс гарч явв. Тэрээр эцэг эхтэйгээ сүүлчийн удаа уулзаж үжингоог хүү итгэлттэй дахин хизээч уулзуулахгүй гэдгээ хэлв. Үжингоо бүхнээ алдснаа, өөрийнхөө гараар бүтээсэн бүхэн нь нуран унсныг ойлгож ухаангүй хашгирч хоцров. Тэр аав осортой хандан та миний хайртай хүний эцэг эхийг хөнөөсөн. Та миний хүүг хулгайлахад хамжиж тусалсан. Би таныг дахин хизээч аав гэж дуудахгүй гэд гарч явлаа. 2 жилийн дараа төгсгөл ба шин эхлэл. Нарлаг дулаахан өдөр хонгороо Идэр цум 2 хотын дуу чимээнээс хоол нам гүмхэн байшингийнхаа цэцэрлэгт сууж байлаа. Тэд эргэн нийлжээ. Тэдний амьдрал дахин эхэлсэн. Итгэлт одоо 22 настай биеийн бүрэн эдгэрч их сургууль сэтгэл зүйчээр сурч байв. Тэрээр өөрийнхөө туулсан замыг бусдад туслахад зориулахаар шийджээ. Ивэл ангаахын сургуульд элсэж аавынхаа мөрөөр орохоор шийдсэн байв. Хонгороо инээмсэглэн Идэр цумын гарыг атгаж өөрийнхөө хөвлөө дээр тавилаа. Чи мэдэрч байна уу? Идэр цум гайхан харцаа өргөв. Хонгороогийн нүүд баяраар дүүрэн байлаа. Тэр жирэмсэн болжээ. Идэр цум уйлж орхив. 20 жилийн өмнө алдсан аз жаргал нь түүнд эргэн ирж хүүхдийн заяа хайсан гэх хараал нь тайлагджээ. Тэд оройтсон ч дахин нэг хүүхэдтэй болж байгаа ажээ. Энэ зуур хотын нөгөө хэсэгт тансаг ресторанд хормын ёслол болж байв. Осор захирал өөрийнхөө хүүгийн хуучин эхнэр наминжинтай гэрлэж байлаа. Энэ бол хайрын бус, харин эрх мэдэл мөнгөний нэгдэл байв. Тэд бие биеийнхээ юу болохыг мэдэх тул хамтдаа аз жаргалгүй гэхдээ баян амьдрах нь тодорхой ажээ. Өөр нэгэн газарт хямдхан бааранд үжингоо эмгэн хит тод будалттай нэгэн залуухан шалигэрийн хошигнолд хиймлэр чангаар инээж суув. Тэрээр бүхнээ алдаж одоо зөвхөн төр зуурын зугаацанглээр хоосон сэтгэлээ дүүргэхийг оролдох ажээ. Яг энэ аз жаргалтай өдөр хонгороо Идэр цум нарын байшингийн үүдэнд хөдөөгөөс ирсэн тоос шороон дарагдсан хуучин пикап машин ирж зогсов. Машинаас болт болор 2 буулаа.
Тэдний царай он жилийн аясаар үрчлээдсэн ч нүд нь урдихшгэ гэрэлтэй сайхан сэтгэлтэй хിവэр байв. Тэдний араас 5 хүүхэд шуугилдан бов. Ивэлийг өргөж авсныхаа дараа тэдний гэр аз жаргалаар дүүрч дахин 4 хүү нэг охинтой болсон гэдгийг бид мэднэ. Ивэл тэднийг хараад л "Аава, ээжээ" ингэж хашгиран гуйж очоод болор болт хоёрыг ээлжлэн тэрв. Тэрээр шин дүүнраа тойруулан үнсэж инээд хүр болов. Хонгороо идэр цум хоёр тэднийг угтан гарч ирлээ. Болт малгайгаа авч хонгороогийн өмнө ирж зогсов. Түүний хоолоо сааралдаж "Хонгороо, дүү минь, бид охиныг чинь 20 жил харж хайрлсан. Гэхдээ тэр хизээч биднийх байгаагүй. Тэр үргэлж чиний охин, энэ зүйлтний эзэн байсан. Одоо ивэл охиноо жинхэнэ ээжт нь албан ёсоор хүлээлгэж өгөхөөр ирлээ" гэж хэлээд нулимстай нүдээр ширтлээ. Болоор ураг шалхаж ивэл гараас атгаад хонгороогийн гарыг тавилаа. Түүний нүд нулимсаар дүүрэн байв. "Тэр бидэнд 5 хүүхдээ ивэлийг авчирсан юм хонгороо. Чиний ивэл гэж өгсөн нэр чинь бидний амьдралыг ивээсэн. Одоо тэр чиний амьдралыг ивээх болтугай." Хонгороо уйлж болрыг тэрв. "Үгүй болроо, та бол түүний жинхэнэ ээж нь. Та миний охиныг аварсан. Та түүнийг өсгсөн шүү дээ. Би танд насан туршдаа өртөө. Бид одоо нэг том гэр бүл." Ивэл 2 ээжийнхээ дунд зогсож хоёулангийнх нь гарыг атгав. Нэг талд нь түүнийг төрүүлсэн ээж, нөгөө талд нь түүнийг өсгсөн ээж байхаагаад эдгэрч эрүүл сарвал болсон хүү итгэлтийнхээ мөрөн дээр идэр цөмөн гараа тавин тэднийг харж инээмсэглэн зогсов. Тэнгэрт сэлмэг салхи зөөлөн байлаа. Хулгайлагдсан хүү, хаягдсан охин, эргэн ирсэн хайр, шинээр мэдлэх амьдрал. Энэ бүхэн ивэл хэмээх нэгэн охины ачаар эргэн нэгдэж байлаа. Тэдний жинхэнэ амьдрал одоо л эхэлж байв. Сонсогчдоо зохиолтойгоо хамтдаа байсанд маш их баярлалаа. Зохиол маань хэдий 1 сарын хугацаатай завсарласан ч гэсэндээ үргэлжлэл хэсгийг дуусгаад та бүхэндээ хүргэлээ. За тэгээд Сэрчингийн үүр зайх зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс уншуулах эрх олгосонд гүнээ талархал илэрхийлье. Дараагийнхаа зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.